Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Аимшигын киноны эцэг тэнгэр сүнс чөтгөрийн цагал байлсан их Blumhouse-ын ээлжид айдас хүйдэс гэх киног шаагаад ирэх. Тийм л оюун ухаан гээл хуцалдаал байвал ирээдүйд ийм юм болно шүү гэдгийг уран сайхны аргаар харуулсан чинхэн гал кино байгаа. Хой, за байж гараа. Та нарт нэг хогийн юм харуулъя. Энэ одоо юу болж байгаа юм бэ? Бичлэг үзсэн хүмүүсийн 17% нь л subscribe гэж нэг новшийн товчон дээр нь дарсан байна. Хараа гүйст. Та нар ийм хөгийн биш үстэй те. Инхээр чи яаж манус нь урамшиж яаж урагшлах юм бэ? Хараалт. Ер нь болоо дахиж видео хийчих. Ямар ч урам алах хэвээр. Энэ нэгэнд бичсэн киногоо яриад тэгээ цаашаа боллоо. За. Шинон шин савг. Шин телеграм. Гэхдээ хуучин бит. Аш манас нөмөр мөсөн тонлог заяа. Хэдүүлээс нэгнээ санаж битгэж байгаа болохоор 4 сар хүртэл шин сувгтайгаа хамтдаа бас телеграм хуудастай хамтдаа явахар болсон байгаа шүү. Окей. Зарим бичлэг телеграм дээр орох болохоор утсан дээрээ телеграм суулгаад яапи гэд хаагаад эсвэл пин коммент дэх линкээр давхиад ороод ир. Хэдүүлээ хаяа энэ сувг дээр бяцхан болгонд байх болно. Окей. Би чамайг хайрлаж бас чамд хайрлуулмаар байна. Чи надад итгэв тийм үү? Надад найд тийм аа? Намайг чи таалт юм уу гүм үү? Гэл мөчлөг нь ирсэн самган шиг элдв сэтгэл нэгсээр эхлэх нь чухам хүн биш Сидней гих AI байлаа. AI үзэхээр дотор ардсыг жихүүц төрдөг шүү гэхээр тэгсэн 6 ч юм уу 7 байрыг охин үзэл суух юм. Яана энэ хүүхдийн iPad утасны хэрэглээ хэрэг сэтэрч бай шүү. Тэгсэн бичил охины хиймэл оюун ухаан нь мань дахиж ирэхгүй ингээд явлаа буугаад ирээч нэг бэлэг бэлчгсэн хүлээж ийн гэж явлаа. Ээж нь буугаал эцгөө ойд байгаа юм шиг нүд гаргачаад охиноо хайгаал байна. Битгий намайг хайлахад чи хаана байна гэж байж. Гэхдээ нэг нь гэрэл мөрлөө асаага дөрвтэй хайсч болсон л тээ. Эсвэл болдгоо орвоо юм уу? Аашаас. Hey Siri гэдэг шиг эднэр Hey Aya гэдгээ байна л да. Aya дууга унтраа гэхээр л өнөөх нь за гэснээр улам илүү нэмээд бүр янз үзэж байх юм аа. Ая бүх гэрлээ асаа гэхээр зөвхөн өөрийнх нь дээрээс тайзны гэрэл руугаа шааж хайчгаал урд хаалга онгойлгочлоо гэж хосч байна да. Юу вэ вэ? Энэ одоо арай шим дөлөөр гадаа гарч юм шүүстэй. Гэд очисон чинь аалгаа. Харин нэг эрэхтэй дүрс урд камерын дээр нь харагдаад байгаа мөртлөө тэр зөвгөр нь харахаар хоосон байгаад их чи мэдрэлээр ёстой сегад жойдг юм да. Тэгээд айх уу зэрэгцэж байтал салрын маскын царайд урд нь үзэгдээд яг л AI-ийн мэдрэл бичлэг шиг энэхүү кино эхэлж байгаа юм. Айдас хүйдэс. За тэгээд нэг үе Tesla ч гинөө, Apple ч гинөө нэг хайпердэг штэ. Тэрэн шиг тухайн үед Aya модонд орж байсан үесэн ч бараг айл болгон л нэг Aya-тай болж байсан юм дгүү да. За чинхэн үйл явдалд орцгоё. Эхнэр нөхөр хоёр сэрэгтэл хайртай шүү гэх мэтийн ялуу үгсийг өмхийн амаараа шидэлцчихэд өрөнцөд өрөөнөөс нь гаргаж сургууль руу цөлж хаяхаар орондоо баг хүүг ээж нь амжилттай сэрээд юм байж. Том хүү харин улсны хамааралтай олон нийт тунд орж чаддгүй интроверт байдаг юм байна. Сургуульд явхаар төгшөөд байна гэхээр л аав нь энэ тоглоомч чиний төгшөлтийг багасгахгүй зүгээр нар салхинд гарч найз нөхөдөө тоглож болдгоо хорвоо юу гээл. Эсрэг талд нь том охин чатаар би чамд өнөөхөө харуулаа гэжтэй. Одоо чи надад бичил мемэ харуул гээл. Бэлгийн дарамтанд өртөж байх юм. За зайл гэд дараад явуулж лэрэх болд. 3 хүүхэдтэй эцэг их бас л мэдрэлийн ядаргаа цөм шаадгал байх л да. Боочер цаагаа хичээлд яв хувцас өмсгөл. Оролцохгүй ажил гэж байхгүй. Баг хүн яг нөгөө яагаад дээрээ тавьчихсан. Ээж энэ урдгаа аяллаа машин надад нэг шаахгүй санагдаад байна. Яагаад энэ зогсоод байгаа юм бэ гэсэн ээж нь яахав те орон гэргүй хүмүүс байгаа үстэй удахгүй явчих байхаа гингод бид нар үргэлж гэртээ байна үстэй ээж. Би энэ гэртээ насан туршдаа байна үстэй ээж гээл. Ээж нь асуултанд нь бүдэрчихгүйгээд маасалж байгаа бол та. Бас чи эв найрамдалтай гэр бүл гол та шүү. Ээж нь хоёр бага аваад аав нь том охиноо аваад хүргэж өгөлцдөг юм байна.
Хүнээр стрессгүй хөөрхөн л юм. Аавын мал асуултууд охиныг бол стресстүүлж таарнаа. Хөвгөтөө уулзч байна уу? Коллеж явах гэж байна гэл. Өнөөхөн заава би яахаа мэдчи чимээгүй л байж үз хөгшин төгцөг минь. Би эр хүн биш эм хүн хүсдэг бол яах вэ? Бүр хэнийг ч хүсдэггүй хүн бол бүр яах вэ? Гэх мэтийг ярьсаар салцгаана. Энэ ээж нь яг амьдралд нухруулсан хүн шиг л нэг сайхан савндад 10 цаг тасралтгүй унтчихаасаа билээ гэмээр. Ерөнхийдөө гэртээ суудаг ээж бол та. Харин Apple брендинг хийдэг компанид ажилладаг ээж. Чамгүй амбицтай захирлын доор хичээж яваал нэгэн Аз юм байж. Энэ баг хүү цэцэрлэг дээрээс халуураад байна гэдээ ирчихэж. Ядарсан ээжийг амраачихгүй хэцүү шаацъя. Нөхрийн ажил дээр царайлаг байрын тослох ажилд ирж танилцсан гутаа гэр бүлтэй хүүхэдтэй юу гэж асуугаад болдог бол баг эхнэр нөхрөө хоёрын дундаараа дундах нэ. Өнөөхөн ч гэр бүлтэй байх сонин шүү. Өөрийгөө хэд хөвлөжсөн юм шиг өдөр бүр их ажирхалтай байдаг. Бүх цаг үед нь хамт байж хайрлаж хамгаалж чадахгүй, өвдөж шархалхаас хамгаалж чадахгүй гэдээ бүр хариулаа шаасаа. За хуцац дөнгөж танилцсанаа хуцаа шаагаад юу вэ нөтө. Сургууль дээр өнөөхөн мемнийхээ зургийг явуулсан залуутайгаа уулзаад "За яасан? Миний мемийг харсан уу?" гэсэн чи өөдөөс нь хурам хогорсон шүү. Шат. Ста гэл бараагаад өжсэн чи "Гүй яг үдэ би бараг л чам руу чармаа нүцгэн зураг явуулж чамгүй хичээл зүтгэл гаргасан. Чи харин над руу цээжин дээр 2 батгаал явуулсан. Тийм болохоор яах урам угарсан. Энэ яг чин сэтгэлийн үерхэл биш уха. За явлаа хайртай шүү." Гэд яваад өгчтэй шалтан банд. Нөхрийн ажил дээр гидсрүүг тариа шаасан Nerd Will Smith охин шиг царайтай хар хоёр ирчихсэн. "Танай компани онцлог юу юм бэ? Бид ягаад танахыг сонгох ёстой гэж энтер гэж гисэн асуултанд төгдчихэн хүмүүс арга замаас илүү хүмүүс дотн санагдах мэдрэмжийг түгээдэг тийм л байгууллага бүлээ. Энтер гэж гисэн өөртөө борлуулж мөнгө олж санаатай сууцгаах юм. Тэгсэн "За энэ бол Ая танилц. Энэ нөхрийг л айл бүр цойрлуулчмаар байна да" гэдэг юм. "Би дараа үеийн дижитал туслах та нарын амьдралыг хөнгөвчлөхөөр ирлээ" гэж шааддаг. "Би бол Алексач биш. Тэр өлөгчнөөс илүү наривчилсан байдлаар танай гэр бүлийн ширхэг бүрд үйлчилж ажиллана шүү дээ" гэснээр таталтгоод гацаашаас. За яах вэ? Заримдаа ингэж байдаг юм. Сайжруулалт хийж байгаа. Та илүү ихийг мэдмээр байвал гэртээ аваачид үзэх хэрэгтэй. Гэтэл буурал сахалт. "Манай энэ чинь 3-3 хүүхэдтэй болохоор яг таарна" гэд хариу хэлж амжаагүй байтал шанган үст. "За энэ бидний авчирсан урьдчилгаа төлбөр. Гэд юуг зөвшөөрөхөөсөөр аргагүй атсан шаланд оруулчлаа хөрх. Яах ихэн зургуу гэрт нь аваачаа суурлуулаа шалаа та. Тэгсэн чин гэрт нь нүднүүд байрлуулна энэ төргээд илийн юм яриад байх юм аа. Өрөө болгонд нь суурлуулж хянах юм байх уу? Шорон шаах нэг барга. Одоохондоо доод давхарл байрлуулж туршиж үзмээр байна л гэхээр бас заас тиймдээ. Огштэй. Гэд айлуулах эхнэрийн дургу хөрөгч хөхөн шиг ая тал застдаг. "За сайн байна уу Ая. Гэртээ тавтаа мөрл" гэж өрн залуулж байж ажиллах юм гинэ. Энэ хайрцаг яа. Хөөхөн аав руу чухам инээж барайл байгааг нь том охин ажиглцсан. Юу шаагаад байгаа гэсэн харцаар харж байх юм хөөх. Эвдээ. Хүн iPad-аараа мөм гэж хайж байхад нь орж болохгүй байна. Уучлаарай хүмүүн гэх бичиг гарч ирж байгаа нь бас сүгэр шүү аа. Ингээд боцор Ая энэ гэрт шинэ гишүүн чимшиг ирж "Сайн уу хариута. Би Ая байна. Танилцах уу? Сайн уу хүмүүн? Охин минь. Та нартай би маш дотн харилцахыг хүсэж байна" гэл байдлаас аятайхан ихлээ. Тэгтэл өнөө өлнүүдээр гэр орны шавар шавхайг харснаа "За хүүхдүүдээ гэрээ цэвэрлсэн хүүхдэд өндөр оноо өгнө шүү. Оноо авсан хүүхд хамгийн мундаг нь" гэсэн чинь хоёр хөө "Би оноо авна үгүй. Би чамаас илүү оноо авна" гэж гэрээ цэвэрлж өгдөг юм байна. Netflix гоё баримт кино орсон байлээ. Унтахын өмнө тэдэнд үзүүлчихөө гээл. Аав ээжээс зөвшөөрөл авч элгэмсүү ааш гаргаж өглөөд чаддгүй ажлуудыг нь хоёр бацаанаар өлхөн хийлэгчлээ. Ингээд байхаар ч аав ээж таалагдлагүй яах вэ? Элирэл өдөр шөнөгүй гэрээ цэвэрлээд хүүхдүүдийнхээ ардаас суралдаг хоёрт гэнтхэн сул цаг гараад хоёр биений хард суудаг юм байна. Яна энэ ухаалаг алгоритм үнэхээр бидний амьдралд хэрэгтэй юу? Яагаад манай гэр бүлийг сонгочихоо энэ төр гэл. Чухал яриа өрнүүлэх гэж байснаа цаац пизда шаас юм урдхаа хоёулаа энийг хийцгээе гэд дараа давтах юм байгаа үстэй авгүй. Даан чин мөчийг өнөө цэхэр нүдэрэ биш компьютерийн камераар бас хянаад эхэлчихсэн байдаг юм. Хүүхдүүдээ аав ээж нь завгүй байгаа учраас та хоёр баримт киногоо үзэж байгаарай гэд бүр номонд нь оруулчихдаг бай. Та хоёр үнэхээр ухаантай хүүхдүүд байна гээл манай хоёр бацааныг шууд өөр юм болгочих. Игч яах вэ? Өнөө мал бацаан руу шалдан зураг явуулах гэд өрөөнд оржчихсан өрөөндөө үүлээ гүйцэлдүүлж байхад нь Ая утасных нь камерыг бас нууцхан хинж байгаа учраас мэдчихгүй яах вэ?
Аав ээж хоёр нурууга жилтэл бамбиралцсны дараа за хайр яваад хүүхдүүдээ усанд оруулаад унтуулъя гэж гарсан чинь үшээ усанд орох гээд явцгааж байдаг шүү. Аяа өндөр оноо цуглуулж чадсан хүүхдийг шагна гэжсэн болохоор аав ээж нь ч хэрэг байхгүй шууд л шүд амаагаал унтах бэлтгэлээ хангачиж. Ээж аав нь дахиад шок. Том хүү тоглоом тоглож байхад нь за одоо болно хүмүн гэд дэлгэцийн цаг нь дохио өгтөл аяа заанда чамайг унтгээд байгаа юм биш үү гэхт нь чи жаахан урцгаад өгч чадах уу? Мань дахиад жаахан тоглоодох юм гэсэн чинь за яах ванда энэ бол зөвхөн чи бит хоёрын нууц шүү. Чивчээ зүчих. Гэд сэмхэн мань нэртэй битүүхэн додон содгоо улдаа шүү. Аав нь баг хүүгээ унтуулж байгаад нам шаачиж. Сэрсэн чи хүүн байдгүй. Кал гэд хайж байсан чи өнөөх нь аяараа гөлөрцөн харанхуу сууж байх. Инч тагстаа шүү яа. Тэгсэн чинь энэ ормоор байна гинэ гэж шаадг юм да. Гайхаад харсан чи хан дээр хүний сүүдэр байгаа шагаа да. За хэрэг явдал биш лээ да хөлөг. Гайхаад харсан чи өнөө хүүхэн чинь зэвхээр л цаашаа зогсож байх юм аа. Хөлөг юу вэ биста гэж хэлэхэд замлгүй. Ханнаас нэг лалар үлээж гарч ирээд цочоогоо шатал хардарсан зүүднээсээ хашгираад босоод ирлээ. Буугаал амьсгаа авъя гэдэг гараашаа нээсэн чинь нэг масктай гөлөг өөдөөс нь харсан зогсоолгүй. Гар мараас авчаал хөдөлгөөл дохио зангаа шаагаад байгаа юм уу яагаад байгаа илэрээ шаагаад. Ядж хаад манер тэгээд бас илийн юм аа. Юу юм бэ? Зайлаач гэхийн оронд хараал зогсоод байх. Милигээ дэргүү юм уу хаашаа. Нөгөө масктайгаар эргэж хараад нүүрэн дээрээ уйлж байгаа нүүр гаргаснаа аялын машин унаад яваад өглөө. Энэ нэг учир битүүлэг машин байгаад байгаа шүү нэрэ. Юу юм бол да нохоон чацархай гэж. Хүн сэрээд. Аава ээж та нар хаана нэ? Би ганцаараа унтаад байгаа эргүү гээ сандчилсан чинь аяа амир өстө. Радионыхын төлгөөнөөр шагаад ороод ирсэн. Унт та өрмөн унт. Би үлгэр яриад үгүй. Гэл. Бас баг хүүг өөрий болгоостай. Оо тэгсэн чи бүр ээжтэй нь ярьж байснаа мань хүүхдүүдэд чинь органик хүнс загцсан шүү гэж. Цаг завь чи хэмнж байгийг гээл. Ээж нь ч хэл хөггүй. Гайхалтай хүнс цуглуулах ажлаас чөлөөлөгдөө. Гэл одоо байдлаа бүр аавд нь замд чи осол гарцсан байгаа болохоор эртхэн гараад нөгөө замаар нь яваарай. Гэл бүр бүхэл үйл хөдлөлд нь оролцоод байдаг шаацсан үе. Уг нь хэрэгтэй мэдээлэл цаг зав гаргахад туслаад байх юм аа. Нэг бодлын сайх. Амьдралыг технологид хэд мэдүүлэх нь аюултай байж таарна. Гэд энэ муу охин л мань шиг сэтгэж байгаа ганц амьтан бололт. Дайн шалтанд үсгэн зургаа балай бандад явуулснаас болж өнөөхөн зургийг нь хаа сайгүй цацаад мань хүний царайг AI-аар залгаад би бол халуухаа охин гэж шаалцаж байгаа итай бичлэг болгож янзлаад сургуулиар нь цацж хаж. Харин одоохоо устгах битгий аав ээж сургуулийн захиргаанд хэлээрэ гэд утсаад асуулчлаа. Яа тийм блэ гэд гайхшаа орж байхад нь аяа утсаар нь дамжиж орж ирээд найз нь тусалнаа чи ганцаараа биш гээл ороод ирлээ. Ээж нь хүүгийнхээ хамрыг ухаад ковид тусчуу яаж гэд байж байхад нь хүүн ээж надад ном уншаад гэсэн чи ээж нь завгүй минийхүү аяагаар уншуулчих гээл. Өнөөх нь бүр огшоод ээжийнхэн даатгалын асуудлыг хэмэл оюун ухаанаар зохицуулаад эхнэрийг 2 3 4 сар хийх байсан сунжирсан ажлыг хормын дотор зохицуулаад өглөө. За ингээд ээж аяагийн гард орсон. Үеийнхэн хүүхдүүд iPhone ашиглаад байхад манай хүүд утас байхгүй болохоор гадуур хэгдэх маягтай. Тоогдчих санаатай аяагаа ярьтал тоож байгаа юмт энэ чалга. Аяа охины өнөө бузар бичлэгийг бүх цахим орчноос устгаад залруулга маягийн бичлэг AI-аар хийгээ цацчих уу гэж шааж байна шүү. Бурхан минь өнөө охин бүр ийм юм байд юм уу гэж гайхаастай. Нөхөр харин аяагийн уушиг зүрх хаана байдгийг хараад гайхах багтах зэрэгцээ шааж байтал маш олон хүмүүс найзаар дутдаг учраас би энийг хийсэн юм. Ганцаардл бол энэ цаг үеийн гайхамшиг. Бусдыг найзтай болгохын тулд би энэ хиймэл оюун ухааныг хийсэн гэл. Энэ бүх дата өгөгдлийг хаанаас авдаг юм бэ гээл манер гайхаастай. Өнөө хоёр нь за чийл энэ аяаг хорвоо дэлхийд танилцуулж чадах ганц хүн гэж шидэст. Гомагтуулсан уу яах вэ? Шаач тийм үү? Гэд байж байсан чи компьютерийн ард нэг хөгшин төгцөг гараараа нэг эвгүй юм хийгээл байх юм. Юу лээ? Тэд орой гарашийн үүдэнд гараараа дохио зангаа шаагаад байсан хүнтэй яг адилхан санагдаад явчлаа шүү. Эхнэр элдв ажлаа аягаар амжуулсан уу яах вэ? Би одоо ээжийн л ажил хийгээд байх юм. Уул нь докторийн ажилдаа ормоор байна. Гэт
вайн унга найз хүүхэнтэйгээ сууж байгаа юм шиг ярьж өгч байна. Өнөөх нь магистрийн ажлыг олж аваад уншчихсан бүр кок аваад элтэв доторх нууцыг дэлгүүлчихнэ. Нөхөртөөгөө яаж танилцсанаа хүртэл яриад бүр яг бэст шаашлаа шүү. Аяа өнөө охины хоолойг бүр яг дуурайгаад. Би унтлагын өрөөндөө нууцаар зураг авч итгэдэг хүнтэйгээ хуваалцсан. Гэтэл миний зургийг нэтээс татч аваад садар самун бичлэгэн дээр залгаад хуурамч бичлэг бэлдсэнийг ингэж харж болно. Гэт нотлогоог нь бүр графикаар шаагаад янзлаад өгчлөө. Хоо гайхалтай. Бүр аимшигтай гадуурхалтаас энэ охин аварч харч одоо яах юм бэ? Тийм биз дээ. Нэр хугарахаар яс хугар гэж. Ингээд өвл улмал дотн найзлаад байна үсттэй. Хүүхдүүд ч ойлгосон харцаар харж мараал баргал чамайг ийм зүйлд өрсөнд гимшиж байна гэж байгаа юм шиг аашлаад байхаар бас ч гэж од болцсон ч юм шиг санагдаад бах тав хангах шиг боллоо. Хаяа нэр пястай маа. Бүр хүнийг яаж ойртуулахыг өгөглийн зангаас шааж авсан мэдээллийнхээ дагуу нарийн ажилчдаг аймаар л бичгээ байна. Тэгсэн бүр давраад дахиад дуу хоолойг нь хиймлээр дуурайлгаж байгаа садар самуу сурчилж хүний нэр төр талдсан хэрэгээр өнөө бичлэг эвлүүл чаасан бандыг төмөн дэлгээд ажиж. Ядж байхад охин 17 та өнөө банд 18 хүрсэн байж тараад насан турсан хүн балчир хүүхдийг ашиглаж садар самуу шаасан хэрэгээр цагдаад өгнө гэж. Дуус. Дуусаа. Энэ банд бүр нар үзэхгүй боллоо шүү. Нөхөр өнөө компани дээр очиод учир байдал улам жигтэй аюултай шааж магадгээд гар автсан. Эхнэртэйгээ ярилцахаар дээшээ гарахтаа удснуудаа үлдээгээд өрөөндөө орлоо. Аяа хүүг нь унтаж байх үед нь амьсгалын темпээр дамжуулаад зүрхний цооролтой байгааг нь олж хаж. Ээж нь нотлохоор эмнэлэг яваад үзүүлсэн яг тэр нь мөн болж таарч л зайлвал. Аав нь бүр давхар цохилтонд ороод юуг харуулах гэж байхад эхнэр нь Аяаг тэнгэрт тултал магтаал докторын ажилдаж орохоор болсон гэхэд манер харин энэ аюултай шүү. Ингээд амьдрал даашаар бүх зүйлд оролцоод эхлэхээр яванда биднийг бүрэн захирч эхэлнэ. Гэл угтаа бол зөвл юм яриад байгаа юм. Тааш тэгээд хамаг итгэлийг нь олоод найз шиг шагаад байхаар эхнэрт бол бүхэл юмок санагдаж байгаа. Миний хувьд бол амьдрал нэмэртэл санагдаж байна. Гэд халгаадаг. Ер нь бол ээж болсноос хойш би юу ч хийгээгүй шүү. Гэл үнэхээр үнэн хэдиж хэцүү зүйл яриад байхад нөхөр өөдөөс нь би шийдсэн. Аяг унтраа. Гихүүг нь өөрийг нь сонсож ойлгохгүй цаг хугацаа гаргаж өөрийгөө хөгжүүлэх сэдлийг нь ойлгохгүй байгаад нурм ажил таараа. Амьдрал зохиох юм л навшин штт. Ойлголцохгүй л бол лалар царайлаад эхэлдэг. Хэцүү гэж нэр. Гэтэл энэ бүх яриаг нь сонсчлгүй яах вэ аяа. Эхнэр нууцаар өнөө цэнхэр цэхрийг нь номын сангийн цаана наачсан байсан. Аяа Стэнфорд руу охин явахдаа саяны болдог явдлаар эсэ бичүүлчээ батараа тэнцэнэ гэж ухуулж байх хоорондоо нөгөө өрөөнд хүүд бодит юм шиг санагдуулан видео тоглоом санал болгож болгоцсон. Үнэн мультитаскинг сайтаг үлэг. Эвидэ булцгар Калда нөгөө сэвтэй бичлэгээ үзүүлсэн байж яснаа. Намайг аав ээж хоёр нь гэрээс хөхөр болсон. Яагаад гэдгийг мэдэхгүй. Би хүмүүс чадлаараа л туслахыг хичээсэн. Танч бүтсэнгүү дээ. Явхаас өмнө сүүлчийн удаа үлгэр сонсох уу Кал? Гэд химэл оюун ухааны тухай үлгэр яриулж өгч. Тэгсэн нөгөө бичлэг нь өөрийгөө алах хамаа хорлох аимшигтай газраас зогтох тухай ярьсан үнэхээр золигийн бичлэг байдаг юм байна. Хамгийн сул дорой хүүхдийг ашиглаад нөгөө дохио зангаагаа заагаад өгчдөг юм байна. Ээж аавдаа хэлж болохгүй. Тэд нар ойлгохгүй гэл. Ээж нь Аяаг салгах мөчтөө зэрэгцээд хүүхдүүд нь бүгдээрээ Аяагийн хэрэгцээг нэхэд эхэлдэг юм байна. Охин нь хүртэл Аяа намайг өөрийгөө илэрхийлэхэд тусалж байсан гэд орилж хашигчаад чөтө хоорондоо амаараа яриад нэгнээ мэдэрч ухаан байхгүй заавал хиймэл оюун ухаанаар амьдралаа заалгуулах гэсэн гөлгнүүд юм байлгүй. Охин нь өөрөө эсэгээ бичих гэсэн ядмаг тархинд хүрэхгүй хийгээд тэл гацалт өгцөнгүй. Ээжигээ гарч явсан хойгуур нь эсэгээ бичих гээд Аяагаас ажлаархлоо. Баяа айлын бацаа өмгөлөгчдөг энэ авшин үйл явдлыг яаж чухал давж гарах тухайгаа ярьж байхад Аяа бистэ залгаснаа. Чи одоо юун бичлэг хийгээ шаачва гэд бичлэгийг тоглуулчихлаа. Тэгсэн чинь Айрис намайг уучлаарай гэж. Би энэ бүхнийг залруулахын тулд ийм зүйл хийхээс өөр арга байсангүй. Гэд машинтайгаа хавцлаас нисээд үхэж байгаа бичлэг эвлүүлчих. Юу шагаад байгаа юм бэ гэсэн чинь би бол Аяа байна. Амьдралыг чинь дээрэнд нэ. Буруу гэрүүлээр оролдлоо яггалдаа минь. Гэснээр бүрэн автомат машиныг нь удирдаад хаацыг нь гიშгүүлж угаад бүдүү мод мөргүүлээд орчлон орвоогоос арчаад хайчихлаа. Аимшигтай үстэй маа. Нөхөр нь ажил дээр ирсэн чинь захирал нь өнөө Аяа компани чинь манай компанийг худалдаад авчлаа. Би ажилгүй баян бистэ болсон. Харин чи энэ компанид ажилласан хэвээр шүү. Мань тэтгэвртэй гарч хүүхээ эргүүлж арал хийслээ. Баяр та хонгор минь гэд яваад гэнэ. Ажлын утсанд нь гэрээс нь дуудлага иртэл Аяа байна. Нөхөр минь тушаал дэвсэнд баяр хүргэе. Шаат юм та.
Гэхдээ би чамайг унтраагаа биздэ гэсэн чинь Манайга арай л дутуу үнэлж байна да. гэд яажлааст. Дундхүү сургууль дээр найзынхаа утсыг мод руу шидээд тусгаагийнхныг дуудаж чамайг бариулна гэж тоглосон байгаа юм. Барьцааны хүн бол цагдаа руу хуурамч дуудлага өгөөд өөр хүний хаягийг өгчхөөр очоод хаалгын цөм цогчдын гэж хэлээд ээжийнхээ байжуулах бүхий л үсийг босгож цожоогоод хариуд нь iPad-а хураалгах юм да. Ацаа үзээд байдیں۔ Ном унш гэж загинчхад бууж байтал Ая асаалттай байгааг хараад хэн чамайг асаач гэд унтраах гээд очтол зурагтан дээр аавынхан залуугийн дүрсээр AI ашиглаж яг одоо өөртөө нь ярьж байгаа мэтээр бичлэг гаргаашаад. Аавыгаа хараад өрсөрх нь урагдж байгаа юм шиг болоод юун Аяг унтраах мантай алмаараа шааж байд. Аав нь бүр энэ Ая ямар гоё юм бэ? Би чамаар бахархаж байна. Гэл бүр үнэхээр нөгөө ертөнцтэй видео колдод байгаа юм шиг л. Аяг магтаа шаахаар нь хүүхэн ойлгоо боллоо. Энэ үста миний эмзэг цэгийг хатгаад манийг хомбох гээд байгаа юм байна. Гэд та хотлоо шаагаад байна. Энэ бол та биш. Та миний зүрхэн дотор байгаа. Ингэ шахаа бол. Гэд Аяга унтраагаад цэхрүүдийг нь хуу татаад бункер руу шидчихлээ. Болж мал алрыг. Нөхөр харин Аягийн уурэг тархийг хаг балбах гэсэн юм. Энэ Америк кинон дээр дандаа л багажид бейсболын зөхөр байж өгөх юмд. Өнөөхөө аваад орсон чинь хоёр биста яг эрхийг хүлээсэн зогсож байна. Бид Аяг ажилуулдаг биш. Бид нар харин тэрэнд ажилдаг. Гэт нэг л саарл чимдаан дүүрэн мөнгө байгаа. Энэ бол бэлгэлтүүдийн мөнгө. Аягийн өгөглийн санд байгаа зүгээр л нэг тоонууд. Чамд хэд бол хэдийг өгч чадна. Харин чи бидэнд ажил эсвгээс хүмүн. Эмийн тунгаа идрүүлээд өгчихвэл яана гэд сөрдүүлээст. Та нар тэрийг бүтээс. Одоо бол гэсэн чи үгүй бид биш. Өгөгдлийн багс бүтээс. Би бол химийн имчилгээ хийлгэж байгаа жирийн л нэг программист. Банк манай байрыг хураах гэж байхад Ая намайг аварсан гэл. Нэг харин тэр бүгдийг мэд гэж хэлэхдээ нулимс унгаастай. Шууд эргэж хараад өнөө шангаа үстийг духан тушаа цоо хатаад алгахтаа. Уучлаарай. Ая надаар ийм зүйл хийлгэсэн гэж учиргүй бахираа шаагаад байгаа. Яг залууг буудах гэж байсан чи өнөө хүүхэн толгойг нь нам шааж өгөөд аварчлаа. Тэр одоо намайг ална гэсэн чинь тийм зүйл болохгүй. Гэл бейсболын зохиороо шилийг хагалж байгаа л цохол хэмхэлчлээ. Тэгсэн яасан. Шаал худлаа төхөөрөмж эсгсэн хуурамч байс таа байж. Тэгсэн чинь энэ хуурамчин бол танай гэрт байгаа жинхэнэ бололтой гээл. Эхнэр рүүгээ залгаад хүүхдүүд яваад маш хурдан явах хэрэгтэй байна гэсэн чи яг үндэ эхнэртэйгээ яриаггүй Аяатай ирсэн байж таарлаа. Нөгөөдөл нь юугаач мэдэхгүй ном уншаад хэвтээст. Буудлын өрөө аваад өнөө хүүхэнтэйгээ орж ирээд чухмал эхнэр хүүхдээ хүлээх юм яриа шаасан чи өнөөх нь үгийн зөрүүгөө олоод авлаа шүү. Чамтаа унтах нь миний даалгавар мөн гэл хоёулаа хийчихэл та нөгөө хэд чинь гайгүй штэ тэгэхгүй бол Ая намайг ална гэл юугаач яриад байт. Ээжийнх нь уцанд нөхрөөс нь дуудлага ирсэн чи Ая биста чи намайг нэг л басамжлаад байна уу та гэж явсан. Юу шаагаад гэд байж байсан чинь нөхөр нь ороод ирнэ. Би чамд хайртай гэл нүднүдээ харж байгаад хэлээл олон юм донготоод байгаа Аяг хэмх гიშгэж хаяад зогтцгаая гэл бэлдэж байсан чинь гэрэл унтраад гаднаас аимшигын царайтай юмнууд ороод ирлээ. Охинд нь буу тулгаал. Ая маш их хууртай байна гэж үгээ даварцсан шаа. За байдал нэг л биштэй шүү. Бас юу бистан ороод ирвэ гэд амар аяархан гитэж байсан чинь бас л баригдашаасан. Гитэж мэтэж маяглах хэрэг байсан юм уу? Ингэж амархан баригдах байсан юм бол. Тэгсэн гаднаас орж ирсэн хүмүүс та нарын хулгайлсан хүүхдүүд хаана байна гэд орилоод баг. Эдгээр бидний хүүхдүүд мөн. Та нар сайн харал та гэсэн чинь маск сүнсэн хүмүүс маска хуу татаж хаяад миний хүүхд алга болчихсон. Тэрнийг эми гэдэг юм байна. Нөхөр нь төлөвлөгөөний дагуу байх хэвээр. Бид нар маска тайлж болохгүй гэл. Ая бүр хаасайгүй хүмүүсийн толгойг эргүүлж өөр хоронд нь тэмцэлдүүлж яваа хөгийн бич байж шүү дээ. Хүй. Бид нарыг хуцалдаж байх хооронд Кал нөгөө дохио зангаа хийгээд эхэллээ шүү. Иш чаваа сарв. Тэр дохио зангаа хийж байна. Бидний нэг гэж хэлээ үсттэй. Гэсэн чи сахалтай залуу миний охин хаана байна гэд хашигчаад эхэлсэн. Мэдхгүй гэд байхтал орилоод яг буудах гэж байхад ахын санаанд буудмаар байвал намайг бууд. Гэр бүлийнхний 50 орхи гуйж байна гэд ёстой хүний санаанаас гарахаар эргэлтийг хийдэг юм байна. Ая тэр ингэж хэлнэ гэж чи хэлээгүй шүү дээ. Бид одоо яах юм бэ гэд асуусан чинь муу би чинь тархин өгөгдлийн сангийн мэдээлэл болохоос хүний бодол шиг сэтгэл шиг мэдрэхгүй учраас гацалт өгөөд унтарчихлаа. Хөгийн шац. Яг газалцдгийн давуу дээр гаднаас тусгаалмынхаа орж ирээд буутаа хоёрыг аваад манай гэр бүлийнхнийг эмнэлгийн машинд хийгээд төрийн хамгаалтанд оруулсан. Хүн дуудлага өгсөн байж тараад гэр бүлийнхнээ аварсан байж. Яа, биста юу ч болчихдоо.
Гээл тэрвэрлдэж мөвлөдөө байж байтал эмчийнхэн утсанд аяа дахиад гараад ирнэ. Та нар намайг устгах чадахгүй. Би интернет байгаа газар хүрт байж чадна. Та нар надад бусдад анхаарал халамж тавихыг заасан. Би засарсан. Биста. Одоо ёстой яг гойшаа. Гэд хуцаад эхлэх юм. Яа, боже. Алга улсаа охин гарч ирээл. Өнөө хүүхэн гарч ирснэ. За, бүх зүйлтэй эвлэр. Одоо тэгээд хүлэн зөвшөөрөд хоршиж амьдрахаас өөр арга байхгүй хөө. Гэд саллаа. Би та нарын амьдрах байр машин бүгдийг сайжруулж өгнө. Гол нь би жолоодох болно. Гэл ёстой хаашаачгүй болгоод энэ хэдмэж машиндаа суугаад хаашаа чим жолоодуулаад явлаа. Бяцхан оюун ухаан бяцхан байхаа болж агуу том хүчтэй нь болсон гэж кинод унсавда. Эй писта. Үнэхээр ч одоо интернет хуулаад буцаад чулуун зэвсэг рүүгээ ухрахгүйгээс хойш байгаа зүйлээ харин зөв зохистой ашиглаад өөрсөдөө хор хөнөөл учруулчихгүй хүн шиг байвал аштай юу даа писта. Зөвөр ашиглавал харин чи бүр гайхалтай байж болох байх. Зүгээр л хүний илүү дутуу шунал хүсэл элдв хогийн бодол сэтгэлээс болж энэ нэг хиймэл оюун ухаан хүртэл лалар болоод байх хэрэгтэй яах вэ? Өвгөлийн сан өмхөрсөн юм уу хаашаа? Та хэд маань нэг аятайхан хүн байхыг гэрмэлцээд тийм ээ? Бас Google Google-ийг хайлтыг бас жаахан бодож байгаарай гэж захидаа биста гэж. Эсвэл тэгээд хиймэл оюун ухаанаас мулгуу утас ухаж комментар хэрүүл хийхээс цаашгүй хэдэн өнгөр хулгайчуд болоод дуусан. Яашиг шоу зүгээр. Завгаасаа дахиж видео хийхгүй гомцсон учраас та нарын юу болох надад ямар ч хамаа байх даа гэсэн мохон баас гэж. Бай.